Христ мэдсэний баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд бидний дотор зүрх сэтгэл дотор засах ёстой. Амьдрал дотроо залруулах ёстой хэд хэдэн зүйл байна гэж ярьж байгаа. Тэгэхээр сайн мэдээний дөрвөн номтой та бүхэн нөхөрлөөс гэж хэлмээр байна. Тийм учраас ахтунар нэ. Бид нар зүрх сэтгэлийнхаа тэр хоосон орон зайг эзний үг болон амлалтаар дүүргэцгээе. Тэр бардам зүрх сэтгэл бидний дотор байх юм бол Христ мэдсэний баярын утга учир орон зай бидний дотор дүүрэхгүй гэсэн утгатай. Даруй хүнд нэгүслийг өгдөг. Тэгвэл яаж даруй болох вэ? Нэгэн төгс 100% модель загвар болоод Есүс Христ юм аа. Даруй байдлын. Тийм учраас бидний дотор даруй байдал байж ээж бид нар зүрх сэтгэлээ Христ мэдсэний баярт өөрийгөө зориулж чадна гэсэн утгатай зүйл юм. Мөн чанар дотор хүлээлттэй байна уу? Христ мэдсэний баярыг бид нар гим нүгэлтэйгээ муу мухатайгаа тийм үг үйлдэлтэйгээр өнгөрүүлэх юм бол Есүс яаж тэр баяр багтлыг биднээс хүлээж авах юм бэ? Тийм учраас замаа бэлтгэцгээе.